За та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Тэгээд 8 дугаар сард улсын их хурлаар ажилласан талаараа товчхон мэдээлэл хүргье. Хэд хэдэн том асуудлууд бол хэлэлцсэн. Нэгдүгээрт нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр эх 4 жил ямар ажил хийх вэ гэд. Дараа нь энэ маань дараагийн жилийн төлөвлөлт төсөв дээр гол одоо баримтлах бичиж болно. Тийм болохоор чухал зүйл байсан. Хоёрдугаарт нь төсөв дээр бол зөндөө их яриа, зөндөө их маргаан болсон. Та бүхэн мэдж байгаа. За тэгээд ингээд бусад шийдвэртэй холбоотой ажлууд байна. За товчхондоо энэ засгийн газрын хамтсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг юм баримт бичгээр бид ажиллаваа. Нэг талаас их одоо гоё гэж хэлж болох. Энэ дотор бол жишээ нь ман намын, ан намын, хүн намын, за тэгээд бусад одоо салбарын энэ тэндээс ирсэн санаануудыг багтаас нэлээд өргөн юм болсон. Сайн тал нь гэвэл их гоё дэвшилттэй заалтууд орсон, нэлээд өргөн үрийг хамарсан. Нөгөө талаас хин хинийн гомдохгүй гэдэг шиг ингээд маш олон юмыг нэгтгэсэн болохоор одоо мөрөөдлийн жагсаат гэдэг шиг тийм ээ. Нөгөө талдаа ингээд хэрэгжүүлэх юм бол энэ маань мэдээ цаана төсөв шаардна. Гэтэл төсөв дээр зөрчилтэй байр суурь гарч байгаа. Иймэрхүү онцлогтой мөрөдлөөр болсон. Тэгээд нэг талаасаа нөгөө хөтөлбөр дээр хүссэн болгоноод усгуулчингуудаа төсөв дээр эсрэг байр суурьтай нэгдэг нь хоорондоо юм уялдаатай биш харагдсан тийм зүйлс бол бас байх. За миний хувьд энэ үйл ажиллагааны хөтөлбөр дээр хэд хэдэн зүйлийг л анхаарлаа л да. Нэгдүгээрт нь тэр гэр ороололд хашаанда дулаан байшин барихад ипотекийн зээл болгодог болох. Ер нь гэр орооллын дид үтцийг сайжруулах хөрөнгө оруулалт оруулах төр нэлээд олон чухал заалтад орсон баг. Тэгээ энэ бол миний хувьд их баярлалаа. Ийм үр дүн мөн. Хоёрдугаарт нь мөрөө хөтөлбөрийн оршил дээр ч гэсэн бас бичсэн байсан нүүрс луудахгүй хэрэггүй болох нэ гэдэг. Тэгээд үнэн бодит байдал дээр бол нүүрс дэлхийд дээр хэрэглэгдсээр байна. Тэр нь олон улсын эрчим хүчний агентлаг, Америкийн нэгдсэн улс, бүгд найрамд хятад даргатай улс бүгдээрнгийнх нь урт хугацааны төлөвлөлтөн дээр эрчим хүчний анхдагч их үүсвэрүүдийн нэг том суурь нь бол нүүрс байх. Хэрэггүй бол гэж бол байхгүй, хэмжээ нь багасна. Монгол улс энийг ашиглахын тулд шууд шатахаас гадна өөр нэг арга хэлбэр хэрэгтэй. Тийм болохоор нүүрс хийм гэдэг зорилтыг ерөнхийд нь оруулсан байсныг илүү наривчлаад нүүрс хийм нүүрснээс бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага урын туршилт тохиргооны үйлдвэрлэлийг одоо ажилуулна гэж ийм зүйлийг бол энд оруулсан байгаа. Тэг үүний араас аж үйлдвэрийн байнгын хорооны гишүүний хувьд бас ажиллана. За тэгээд сонирхуулаад хэлэхэд өөр одоо Улаанбаатар хотын хувьд зөндөө олон төслүүд байгаа. Бүр их гоё. Тэгээд миний байр суурь бол тэр олон төслийн их үнэтэй хэдэн зуун тэрбум төгрөгөөр тооцогдох зөвлөхүүлчээр хийzүүгээ болчихлоо юм бэ гэд. Тэгтээ ер нь бол одоо батлагтай явцсан. Гол нь энэ BRT буюу автобусны тусгай шугамыг яралтай хийя. За метро бол яг хөө тэгээд угаасаа том ажил багаар хийгдэд явж байна гэсэн байр суурьтай байсан. Тэгээд BRT шугам бол 11.9 км урттай баригдана гэд хөтөлбөр дээр бол орсон. За цахим хөгжлийн хувьд төрийн үйлчлэгийг хүргэх захим дид бүтэц харьцангуй бас боломжийн хөгжөд ирчлээ. Одоо нөгөө боловсрал эрүүл мэндийн үйлчлэгийг хүргэхэд интернетийн хүртээмжтэй байдал дутагдаад байна. Тийм болохоор орон нутгийн онцлогт нийцсэн гэрийн сургалтаа одоо боловсролын үйлчлэгийг бүх түвшинд бий болгоно гэд ийм заалтууд орсон байгаа. Хүүхэд бүрт цахим төхөөрөмж олгоно гэсэн заалт орсон байгаа. Тэгээд интернетийн хүртээмж муу газар нам орбит интернетээр хангана. Ер нь бол үндэсний хиймэл дагуултай бас болно гэсэн энэ зорилтыг бол тэмцээ. Ягаад гэвэл дэлхийн ертөнц ямар ч болсон бай энэ том интернетийн кабелууд тасрахад интернет хэрэгтэй. Нэгэн гарц нь бол Starlink. Цаашдаа ийм компаниуд бас өөр улсуудаас ч гэсэн гарч ирэх байх. Дээрээс нь нэмээд гол төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн хизээч унах ёсгүй холбооныхаа салбарт үйлчилгээ юм интернет холбоог нь хангаж өгөх юм үндэсний хиймэл дагуул бол шаардлагатай байна. Энэ бол энэ дээр тусгагдсан. За бас нэг сонирхолтой зүйл бол энэ тээвэр Монгол улс Орос хятадын дунд байдаг. Цаашдаа энэ хоёр улсын хоорондын тээвэр нэмэгдэнэ.
маш юм чухал стратегийн салбар. Тэгэхээр энэ салбар дээр бүртгэл мэдээлэл маш муу байна. Үндэсний тээврийн нэгдсэн цахим системтэй болно. Төлөвлөгөөнийг нь хянана. Тэгээд Монголын үндэсний тээврийн салбарыг дэмжих иймэрхүү залтууд бол орсон. Тээврийн хуулийг бас шинжилэн найруулах гэдэг. Тэгээд энэ цахим хөгжил, инновац технологиг дэмжсэн үндэсний баялагын сангийн 1% нь дугуйн зарцуулна гэж орсон байгаа. Тэгээ энэ нь бол үндэсний баялагын сан гэдэг нь яг аль сангаа ярьж байгаа юм бэ гэдэг асуултыг бол тавьсан. Сангийн сайдаас болон засгийн газрын хэрэглэх газрын одоо шадар сайдаас бол хариултуудыг авсан. Тэгэхээр энэ бол ирээдүйн өв сан болоод хөгжлийн сангууд байх юм байна гэж тодорхойлсон. Тэгээд яг уул уурхай тээвэр дид үтс төр бол бас жилийн анхаарал хандуулж уншиж саналуудаа бол хэлжээ л. Миний бас өөрийн одоо салбар учраас. Тэгээ уул уурхай дээр бол яг хамгийн гол нь тэр татврын зохицуултууд заримдаа давхардаг, заримдаа шудраг бус байдаг алдаанууд байдаг. Тэгээ энийг бол сайжруулна гэж их тийм ерөнхий байдлаар орсон. Яг амнаатыг одоо залруулна гэсэн утгатай санал бол дэмжигдэж яваагүй. Ягаад тэгэхээр амнаат өөрчлөлт гэдгийг эерэг биш сөргөөр бас гаднах орчин хүлээж аваад монголчууд дахиад татвараа нэмэх гэж гэдэг юм. Гээд ингээ хөрөнгө оруулалт саад болчихгүй гэж үзээд тэрийг бол олонхын нэмжлэг бол аваагүй. Ер нь бол гэхдээ энэ дээр үйлдвэрлэлийг дэмжсэн тэгээд шудраг татврын тогтолцоотой ийм шаардлага бол байгаа. Тэгээд цаашдаа бас энэ тал дээр чадлынхаараа анхаарч ажиллана. Үйлдвэр хүнд үйлдвэрийн хувьд бол яг нүүрс юм, кокс юм, зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэр гэдэг жонш барилгын материалын цогцлбор энэ гэсэн иймэрхүү том төслүүд бол орсон байх. За тэгээд мэдээж төсөв. Тэгэхээр зэрэг засгийн газрын хөтөлбөр дээр бүгдээрээ санаагаа оруулчаад тэрийг хэрэгжүүлнэхээр төсөв өсч таарна. Ингэхээр өсөхгүй байх бас нэг арга зам байна гэдэг байр суурь дээр бол би байсан. Тэрний үхээр ийм том төслүүдэд хэрэгжүүлэх нь бол зөвөө. Гэхдээ үнийг ихтэй эрх зүйн орчноо хөрөнгө оруулалт таатай болгож жагаад тэгээд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар том төслүүдэд хөдөлгөх төрийн хэмжээг нэмэх биш. Гэхдээ энэ хандлага нь бол явсангүй. Дийлэнх нь бол энэ байгаа боломжоо авцсан зээлээ ашиглаж чадахгүй байхад энэ төсвийн доктортой байдлын шаардлагууд нь хаадуулаад байгаа учраас сулруулж агаад хийж яа. Тэгэх юм бол эдийн засаг дагаад өснө гэсэн ийм логикоор ер нь бол дийлэнхийн байр суурьаар ингээд төсөв бол батлагдсан. Тэгэхээр одоо нэгэнд батлагдсан учраас араас нь тухайн төсөл нэг бүр төсвөнд батлагдах их хурлаар орох ёстой хөрөнгө оруулалт зээлийн хувьд бол тэгэхээр тэн дээр бас бүгд дээр анхаарч ажиллах хэрэгтэй болно л гэсэн үг. Ерөнхий би бас их хурл дээр хийсэн нэг хүмүүсийн дунд их тийм онцгой сэтгэлүүдээс зүйл нь болохоор төсвөө зарцуулалтаа нэмэхийн тулд доктортой байдлын тэр хатуу шалгууруудаа сулруулж агаад нэмчлээ. Дараагаар нь төрийн худалдан авах одоо процесстэй тендерийн хуулиндаа өөрчлөлт оруулж агаад шаардлагатай тохиолдолд зүгээр шууд гэрээлэх тендерийн уйлгүйгээр ийм боломжийг оруулж ирэх хуулийн төслүүд орж ирсэн. Тэгэхээр зэрэг мөнгө гаргаж авах боломжоо нээж ирснээр шууд гэрээлдэл хяналтгүй цацгаж байгаа юм шиг ийм ойлголт хүмүүсийн дунд төрөөд мэдээж эн чинь амар зүйл байхгүй. Тийм болохоор нэлээд их шууган тариад тэгээд нөгөө тендерийн тухай хууль нь бол буцаагдсан. Одоо энэ бол тусдаа ярина гэд. За иймэрхүү байдалтай. За тэгээд эдгээрээс гадна инновац цахим хөгжлийн бодлогын байнгын хорооны хүрээнд салбарын байгууллагуудтай уулзлаа. Яаман дээр очиж нэлээд өргөн уулзалт бид нар хийсэн. IT парктаа уулзсан. Тэгээд төрийн агентлаг цахим үйлчилгээг түгэх зорилготой Mongolia гэдэг ингээд байгууллагуудтай болон мэрэгчлэнүүдтэй, боловсролын яамныхантай, эрүүл мэндийн яамныхантай ингээд санал уулзалтуудыг бол нэлээд уулзалтууд хийлээ. Хит хитэн юм ажлууд бол төлөвлөсөн байгаа. Тэгээ байнгын хорооны ажлын хүрээнд ер нь бол их л завгүй ажиллах юм байна. Хажуугаар нь сонгуулиар дэмжсэн торгийнхоо сонгогчтой уулзах ажлуудыг бас нэлээд хийлээ. Нэлээд хорон дээр очиж уулзлаа. Хүмүүсийн дунд яваад хамгийн түгээмэл юм нөгөө тогтчлолтой холбоотой лифт гэл ингээл янз бүрийн зүйлс байна. Гэхдээ энэ бол уг нь их хурлын гишүүн шууд их зүйл биш. Гэхдээ Монголын нөгөө тогтолцоогоор
хороо гэдэг зүйл бол иргэдийн оролцоотой юм, шууд ардчлалын анхны одоо нэгж харамсалтай тэр нь ингээд дээрээс томилдог намын хороо шиг болцсон. Улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр нөгөө иргэдчээ очоод тэр хүрээнийх асуудлыг шийдэх гэхээр өдөөс нам ирсэн хүмүүс угаад ойлгодоггүй. Тийм болохоор намын даалгаврын чинь дээд шатныхын дарахтаа дүүргийн дарахтаа тэгээд их хурлын гишүүнтэй ярих юм бол ингээд үрг өгөөж шийдэгдэнэ гэсэн ийм хандлага ингээд нэвт явцсан. Тэгэхээр үүнийг өөрчлөөд буцаад анхан шатны иргэдийн өөрсдийн оролцоотой ардчлалын оролцоог нь хангасан. Тэгээд асуудлуудаа тэндээ яриад орон нутгийн хөгжлийн сангаас төсөв мөнгө аваад шийддэг тэр хороодын үйл ажиллагааг бол сэргээх шаардлагатай юм байна лээ. Энэ чиглэлээр бол ернөөс урт хугацаанд ажиллана гэж бодож байгаа. Бас нэг зүйл нийтийн эзэмшлийн талбай дээр ингээд барилга байшин барьдаг зүйл одоо ер нь тасрахгүй байна. 2020 онд би сонгуулийн үеэр ярьж явахдаа энэ одоо хуулиар хориглоно гэж ярьж явсан. Тэгээд 22 онд тэр үед хүн намаас ганц гишүүн байсан дор чанд гишүүнээрээ дамжуулаад нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6-гийн 5-д нягтрал хэтэрсэн газар шинээр барилга барихыг хориглоно. Зөвхөн одоо нийгмийн дэд үтц одоо ногоон талбай байдаг гэсэн энэ заалтыг бол бид нар оруулсан. Тэгвэл үүнээс өмнө зөвшөөрлөх центр янз бүрийн шалтгаанаар энэ барилгууд бол баригдаад байгаа. Энэ дээр ажиллахын тулд нэлээд зав цагтай мэрэгжлийн хуулийн нэг баг байх хэрэгтэй байна. Энэ тал дээр бол бид нараас анхаарч ажиллана. Олон иргэдээс ийм хүсэлт ирж байгаа. Сургууль эхэлж байгаатай холбоотой сургуулийн автобуснуудаа тэгээд дуусаагүй барилгатай холбоотой зөндөө их ажлууд ирж байна. Тийм болохоор боловсролын салбарынхантайгаа бас ойр байгаагийн хувьд хүсэлтүүдийг уламжилж байгаа. Нөгөө талдаа тэнд түмэн асуудал зовлон донд байгаа хүмүүс дотор бас ингээл нэг хувийн чанартай бол хандахгүй. Тийм болохоор ингээд бичгээр хүчээд автобуснуудыг нээж өгөөч тийм асуудал байна гэдэг. Иймэрхүү байдлаар л одоо сонгогчтойгоо бас адилхан ойртож ажиллахыг хичээж байна. За тэгээд энэ янз бүрийн байгууллагууд тээврийн талаар бол жишээ нь ингээд том судалгаа хийсэн гэж салбарынхан танилцууллаа. Улуурхан салбарынхантайгаа бол мэдээлэл солилцож байгаа. Хилмигдэгчдийг одоо цагаатах юм холбооны хүмүүс уулзсан. Манай шүтээсээс хамтарч ажиллах инновацийн хүрээнд ингээд мэдээлэл бол ирсэн, бичгүүд бол ирж байна. Ногоон одоо юм хөгжлийн зөвлөл, иргэдийн зөвлөлөд бид төрийн бас байгууллагын гэх мэтчлэн ингээд их хурлын гишүүний хувьд ийм асуудлууд байна гэдэг зөндөл их бичиг сэж ирд юм байна. Танилцаад хариултыг нөгөө заримд нь имэйлээр бичээд заримд нь мессежээр хариулаад яг юута бичгүүд нь бол цаасаар хариугаад ингээд явж байна. За иймэрхүү байдлаар эхний сараа үдлээ. Ер нь бол ажиллаж болох юм байна. Гэхдээ явандаа бол их завгүй болох янзтай байна. Хүн ер нь бүх юмыг чадхалгүй. Чадъя гэсэн хүсэл тэмүүлэл хэрэгтэй гэж боддог. Маш олон сайхан нөхдүүд маань зөвлөд туслаад явж байгаа. Тэгээд ийм юмд оролцъё, зөв зүйл өөрчлөлт авчръя л гэж олон сайхан найз нар маань цаг хугацаагаа зарцуулаад ингээд сонгуулиар бол над дээр ажилласан. Тэгээд тэр хүмүүс миний гүйгүүлж байгаа зүйл гэж бол үннийг хэлэхэд байхгүй. Зарим маань ингээд бодлого зөв өөрчлөлт оруулахад нь бол хувь нэмэр оруулнаа гэд илэрхийлж байгаа учраас тэд нартайгаа би зөвлөл үүсгээд салбарын төлөөлөлтөд ингээд идэвхтэй хамтарч ажиллана. Ер нь ажиллагаа бол эхэлсэн баг. Цаашдаа ч бас ажиллана гэж бодож байгаа. Тэр салбар дээр ажил хийж байгаа хүмүүс хамгийн их асуудлаа мэддэг. Тэнд байгаа хүмүүст илүү их ойртож ажиллах, мэдээж төрийн захиргааны хүрээнд бол энэ ордончдоор бусад төрийн байгууллагууд бол хамтарч ажиллана ойлгомжтой шүү дээ. За иймэрхүү байдлаар их нээлттэй ажиллахыг зорж байгаа. Тэгээд та бүхнийхээ дэмжлэгт найдаж байна. Хамтарч ажиллаад та бүхний гардах одоо дэмжигчдийн гардах хэрэгсэл төлөөлөл нь бол